Улсын их хурлаас улсын хурлын үйл ажиллагаатай холбоотой стратегийн баримт бичиг баталсан юм. Тэр баримт бичигт хууль тогтоогоо үйл ажиллагаа хүн төвтэй байна. Хүн рүү чиглэнэ гэсэн. Тэгээд тэр стратегийн баримт бичиг баримтлаад явах юм бол үнийн эрхийн талаар улсын их хурл үр дүндээ ажиллаж чадна. Ядаж хуулийн нэр томьёо хэлцэж байгаа хууль тогтоомжийнхаа үг үсгэн дээр бид хүнд ээлтэй тэр нэр томьёонуудыг сонгож ажиллах хэрэгцээ байгаа байхгүй юу? Тухайлбал нийгмийн дэг журам гэж бичих үү, эсвэл нийтийн дэг журам гэж бичих үү гэдэг. Адилхан агуулгатай шиг сонсогдож магадгүй. Нийгмийн дэг журам гэвэл хүнээс гэдэг нэг тийм хийсвэр өөр тогтолцооны тухай яриа болчихж байгаа. Нийтийн дэг журам гэвэл хүмүүс рүү орж ирээд олон хүмүүстэй холбоотой тэр хүмүүсийн аюулгүй байдлыг тэр хүмүүсийн хоорондоо зөрчилдөхгүй хамтаар оршин тогтноход зориулсан агуулга болоод эхэлж байгаа. Тэр үгийн сонголт ийм. Хуулийн дээр ямар үг сонгож яах гэдгээс шалтгаалаад энэ хууль хүнд ээлтэй байх уу эсвэл хүнд ээлгүй байх уу гэдэг зүйл рүү очино. Зүгээр энгийн жишээ. Ямар ч хууль тогтоомжийг батлахдаа биднээс ард нь хин нэгнийг танихгүй, ямар нэгэн албан тушаалгүй, эд хөрөнгөөр юм уу өөртөө зам сад аваад явж чадахгүй тийм иргэд байгаа гэж хараад тийм хүмүүст яаж ээлтэй эрсдэлгүй хүндрэл учруулахгүй хуулийн процесс бий болох вэ гэдгээ бодох хэрэгтэй. Хуулийг ари өөрөөр харах хэрэгтэй. Хууль бол эрх мэдэлтэй засаглаж байгаа дарга нарт зориулдаг гэж ерөөсө бодож болохгүй. Хууль хүмүүс олон уралж үзэл бодол бүхий өөр амьдралын хэмжээтэй хүмүүс хамтаараа хамтын амьдралаа төлөвлөж болцоотой тийм л төлөвлөгөө байх хэрэгтэй. Би цөөн биш ярьцлаган дотор хэлдэг. Монгол улсад төлөвлөлтийн оюухан ажиллахгүй байна. Дандаа өнөөдрөө гал унтрааж өнгөрснөө эргэж ухсан л бодол санаагаар биднес хуулийг шийдвэрийг гаргаад байна. Хэдийн ирээдүйд маргааш нөгөөдөр юу болох гэдэг байгаа яах гэж байгаа тэр ирээдүгөө төлөвлөж байгаа залуучууд болон хүмүүст ойлгомжтой тодорхой хуулийн орчинд бий болгож өгөх ёстой шүү дээ. Тийм учраас хуулийг бид төлөвлөлт гэдгээр нь харах ёстой. Нөгөөдгөр хууль бол энэ нийгмийн арай ухаалаг дэг журам гэдгээр нь харах ёстой. Тийм учраас хууль дотор тэнэглэл, муухай хүчирхийллийг өгшүүлэхээс илүүтэйгээр ярилцаад энэ зөв байна гэж ухаалгаар шийдэх болцоотой тэр гарцуудыг тавьж өгч явах ёстой. Тэгж чадах юм бол энэ хүн дээлтэй болно. Нөгөөдгөр хүний эрх илүү баталгаажна гэсэн.